Өнөөдөр төрийн ордонд Ганган нуур өгийн нуурын экосистемийг хамгаалах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хамгийн ихэндээ Ганган нуурын экосистемийг хамгаалах ажлын үр дүн биелэлтийг авч хэлэлцсэн юм. Ганган нуур 2017 онд нийт усныхын 70-80% нь ширгэж, цагаан шороо босч, халцгай хонхор болж эхэлсэн байдаг. Тухайн үед одоогийн ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх мэрэгжлийн баг гаргаж Ганган нуур юунаас болж ширхэхэд хүрв гэдэгт судалгаа хийсэн. Судалгаагаараа тухайн бүс нутгийн малын бэлчээрийн дац хэтэрсэн, мал амьтны хөлөөр нуурын экосистем алдагдсан нь нуур ширгэх аюулыг дагуулсан гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу Ганган нуурын экосистемийг хамгаалах ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд Ганган нуур дахин сэргэж 18 жилийн өмнөх түвшинд хүрч чадсан нь хамтарсан ажлын хэсгийн үр дүн юм. Харин эх 8 дугаар сард нуурын экосистемийг хамгаалсан ажлын эцсийн үр дүн гарах юм а. Ер нь үндсэндээ 3 чиглэлийн ажил явж байгаа гэдгийг би хэлмээр байна. Нэгдүгээр судалгааны ажил явж байна. Яагад бол нуурыг хамгаалахад эзний нүүдлийг хамгаалахад ямар арга хэмжээ агуул зөвхөн яаж судалж ирсэн гэдэг нь практик ийм туршлага бага байдаг учраас бид нар энэ дээр бол судалгаа тал руу геологи хүрээлэн мөн Богдан хятад улсын сүлжит хийсэр хүрээлэнтэй бол хамтарч ажиллаж шийдлүүдээ гаргаж байна. За дараагийнх нь бол энэ дээр авж байгаа арга хэмжээнүүдийг болохоор зураг төсөл хийдэг. Тэгэхээр зураг төслийн ажлуудыг хийгээд бид нар өнгөрсөн жилд бол бүх зураг төслүүдэд хот байгуулалт, барилга, орон сууцны яамны экспертизээр албажуулаад баталгаажуулаад авсан байж байгаа. За манай энэ ажлуудад хийж байгаа 3 дахь ажил бол барилга угсралтын ажлууд хийж байгаа. За барилга угсралтын ажил энэ ажлуудын ер нь бол 50% нь бол өнгөрсөн жилүүд хийсэн. За энэ жилийн хувьд бол бид нар бол өвлцөн 50% хийнэ гэдэг ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхдээ эзний нүүдлийн ажил гэдэг дээр ингээд хамгаалчих гэдэг санаанууд их хэрэгжижсэн. Бидний хувьд бол энэ талаас нь хандахгүй байна. Энэ бол олон улсад хэрэгжижсэн бодит туршлагыг үндэслэж бид нар хийх зүйтэй юу гэдэг ийм шилжүүлгээний байр суурийг барьж ажиллаж байгаа. Ганган нуурын экосистемийг хамгаалах төр хоёрын хвшил иргэдийн оролцоо чухал нөлөөтэй. Экосистемийг хамгаалахын тулд цогц хэлбэрээр үе шаттайгаар элсний нүүдлийг зогсоох, булаг шанд хамгаалах, усны бохирдлыг бууруулах, ойн зурвас байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн. Тухайн бүс нутгийн амин чухал судас нь ус. Ганган нуур 21 булгийн усаар сэлбэгддэг гадагшаа урсгалгүй талын нуур. Иймд нуурыг хамгаалах бас нэгэн гол судас бол мод тарих юм а. Ер нь бол манайх одоо 2 дахь үе шатанд орж байна. Нодно 10 сараас эхэлсэн. Энэ жил 7 сард бид нэр тарилтаа дуусгаад бүх ажлаа хүлээлгэж өгөх байгаа. Тэгээ хамгийн гол шаардлагатай нь бол услгааны системийг маш зөв төлөвлөж, услгааны нөөц нормыг сайн төлөвлөж ижил модыг тарих хэрэгтэй. Тэгжээж 100% ургуулж өгнө гэж үзэж байна бид нар бол одоо. Нийт хичнээн гаралбаад хичнээн төрлийн мод юм даа. 3 км газарт 19 мянган мод тарих гэж байна. 11-ээр бургас хайлаас 2-оор тарьж байгаа. Яг зурвасан тэр хэлэгдэхээр. Одоогоор хэмжээний тарих. Одоо бол 7600 мод таригдсан байгаа. Энэ жилдээ 12 мянган мод тарина. Тэгээ ерхий яг гүйцэтгэл нь дууссан. Тийм, гүйцэтгэл нь 7 сард дуусна. Тэгээд арчилгааны асуудлыг дарганы тусгай хамгаалалтаа газар дээрээ хүлээлгэж өгнө. Яг та бүгдийг яг ажлыг явж гарч байгаа гол хүндрэл нь яг юу вэ? За, ер нь бол яг хөрсний бүтэц жоохон хүндээсэн, нөгөө чулуу хадрахаг ихтэй байсан. Бусдаар бол гайгүй. Тэгээд хашаа хамгаалттай болохоор мод тарихад бол тохиромжтойсэн. Ганган нуур 1993 онд дурсгалт 2004 онд байгалийн зохицолборт газрын ангиллаар бүртгэгдэж улсын тусгай хамгаалтанд орсон. Улмаар 2004 онд Рамсарын конвенцэд бүртгэгдсэн юм. Ганган нуурын онцлог бол хүн чуулдаг. 2023 онд 7000 гаруй хүн чуулсан бол 2024 онд 4000 гаруй хүн чуулжээ. Тиймээс бид Ганган нуурынхаа экосистемийг хамтдаа хамгаалж, байгалийн унган төрхийг хэвээр нь авч үлдэх нь чухал байгаамаа.